Одоо бүтээн байгуулалт гэдэг юм уу татвар төлсөн тодорхой нэг тийм мэдээллийг л өгдөг юм байлаа. Өөрөөр бол оролцоо бол байхгүй. Зүгээр хариуцлахгүй болохгүй салдан задгын бол маш олон гарсан. Тэр болгоно хүний шийдгээд байх аргагүй. Одоо 230 объект чи 12 оны сонгуулийн өмнө талд бүх одоо нэр дэвших намуудаас бүх сум орнуудаас баахан санал авчираад тэгээ хуваагаа тавьдсан. Дараа нь юунд орж ирэнгүүтээ эхний жил 13 12 оныхоо намар нь аваачаа батлаа тавьсан юм л юм байж байгаа. Одоо тэрний гарц зайч болох хэвээр энэ асуудалтай бас шууд энэ дэр мэдээлэл буруу явж магадгүй юм шиг шнэ. 12 оны 11 сард улсын их хурлын гишүүдийг тал тийш нь явуулаад юу хэрэгтэй вэ гэж цуглуулад одоо энэ шинжилгээ засгийн газар тэгээд тэрэн дээр би юу хийсэн гэж ойлгоод байгаа юм шүү. Биш. Бүгдийн урдлагын үргэлжлэл. Үргэлжлэл нөө тэрийг яг сайн хийчихгүй үзэгчд бас бодчихгүй. Ерөнхийдөө ийм байхгүй. Эн чинь нөгөө за яг хөө мэдээж инкомоглын гишүүнийг хилдэг компани хариуцлагагүй төрийн албан агчтай хариуцлагагүй явдлаас болж үүссэн одоо янз бүрийн юмнууд байгаа баг. Гэхдээ энэний дийлэнх нь нөгөө гишүүнүүд хэр юм гэдэг юмнаас ч үүдэлтэй байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед гишүүн байсан Дорж гэдэг нөхөр өөрийнхөө тэр умаас 5 сум дээр аваачаад 200 сая төгрөг тавиад объект эхлүүлсэн. Тэр нь ямар ч зураг төсөв байхгүй. Тухайн сумынхны хүсэлтийг харгалзаад тухайн суманд сонгуульд ялахын тулд хийчгээд ингэсэн юм чинь